За маш удаан хүлээсний эцэст бид нэр Silver Button-га задлахаар болж байна. Wow. Congratulations on your subscribe. За хамгийн ихний сабаа санаж гин үү? 100-аа санаж гин үү? 1000-аа санаж гин үү? YouTube-с яг ийм бичгийг аавна гэж амьдралдаа бодож үзсэнгүү. Ёо! Лумагны ёо! Ямар гайхалтай юм бэ? Үзчих хаа чи. Ёо, энийг хардаа. Үнэхээр байсан бай. Purpose хинг 100,000 subscribers. Анх ингээд нэрээ юу гэж өгөө гэд ярилцаад нэрээ бодоод Лума гэж өгчээсэн. Тэгээд Лума гэдэг нэр маань YouTube-ийн яг Silver Button дээр ингэж бичигдэн гэж нэр үнэхээр төсөөлгүй. Тэгсэн чинь ингээд яг дандаа үзэж хардаг ютуберуудын влог дээр, YouTube дээр гардаг юмнууд нь ингээд бидний гарт ирсэн байна гэхээр үнэхээр гоё. Гоё. Гурван найзараа л үнэхээр баатгаж байна. Хамтдаа ингээд дөнгөж төгсөөд зэдүүлээ юу хийх үү гэдэг яг тэр гоё хүсэл эрмэлзэлтэй, яг гоё гал төвлөлтэй яг тэр үе дээрээ нэгдээд гоё Лума гэж байгуулаад жил гарын хугацаанд хамтдаа байгаад хөдөлмөрлөөд тэгээд яг энэ бүх хөдөлмөрийнхөө одоо энэ хичээл зүтгэлийнх нь эцэст нь тэгээ яг энэчээ ингээд гараад ирсэнд нь бол гурван найзараа л үнэхээр их бахархаж байна. Үнэхээр мундаг юм а гэж хэлэх үг олддгүй мэн үү. Silver Button хүртэл дэмжсэн, үзсэн бүх үзэгч нартаа бүх subscribe дарсан, лайк дардаг, үргэлж дэмждэг, комент бичдэг үзэгч нартаа үнэхээр их талархаж байна гэдгээ илэрхийлмээр байна. Хамгийн анхны бичлэгийн апплод хийж байхад яг ямар мэдрэмж төрж исэн бэ? Хэдэн үзэж, комент, ямар комент бичиж, хэдэн минутанд дахиад хэдэн үзэлт нэмэгдэж гэж амар ингээд бүр цаг тухайд ингээд хараал тэр бүр дахин бичлэгээ үзээл гэдэг юм билий. Тэр нь бол амар л сандарч тогтолж тэгээд хүмүүс яг юу гэж хүлээж авч ийн гэдэг дээр тэгээд ингээ амар сөрөг юмнууд ирэнгүүт бас тэрэнд ингээ анх удаага дайралт орж ирэнгүүт тэрэн дээрээс амар эмзэглэж ийсэн. Энэ бол тийм давцсан мэдрэмжүүд л төрж ийсэн да. Хамгийн эвгүй байдалд орж байсан үе. Би нөгөө нэгтгэлийн хариунуудыг хөрүүлсэн байсан шүү дээ. Тэгээд нөгөө бид гурав цугтаа явж байгаад гоо сайхны дэлгүүр ордог хгүй юу. Тэгээд тэгсэн чи гоо сайхны дэлгүүрийн ихч бүр илт надтай амар муухай харьцаад. Тэгээд би бүр ингээм амар байдалд ороод яаж яагаад арилгах юм байхгүй заяа. Тэгээд тэрэн дээр л амар муухай мэдрэмж авчихсан юм. Энийг хинч үзэхгүй байх гэж бодож байсан видео байсан уу? Энэ нэлээд муу хандлттай явах та гэд эдитлж явахтаа ч гэсэн энэ явахгүй гэж бодож исэн бичлэг байгаа. Тэгэд тэр нь эсэргээрээ амар сайн явж исэн. Хамгийн бага үзэлттэй мөртлөө хамгийн их хөдөлмөр орсон бичлэг ямар бичлэг вэ? Сүнсний бичлэг анх хийжсэн чи сүнс болоод би нөгөө нэг цигад гэдэг тэр бичлэгийг хийгээд ингээд ер нь тэр бичлэг ингээд гайгүй явсан хгүй юу. Тэгээд хүмүүс part 2 гэд нэхэд харна бүр ингээд тэр чи part 5 хүртэл баг ингээд зохиолын ярьж мэрсэн ингээд явчих юм байна да гэж бодоод тэгээд яг part 2-ыг хийгээд за яг яагаад анх сүнс хардаг болсон тэр түүхийг ингээд гаргаж ирээ мэрийгээ ерөнхийдөө зохиол гайгүй сайн бодсон байсан. Тэгээд тэр бичлэгийг ер нь ингээ явах байхтаа гэж сэтгэлж гисэн ер нь айгүй сайн гарсан юм шиг надад санагдахгүй. Тэгээд тэр бичлэг яваагүй. Яг тэрийг нөгөө part 5 хүртэл нөгөө байрны гадаа нэг сандал дээр сууж агаад ярилцаад орой харахаа болсон. Яаж харилцаач мэдэхгүй. Тэг яг нэрээ 5 хүртэл тэгж ярьж гаргаж исэн юм байна тий. Хамгийн хатуу шүүмжлэл болон хамгийн гоё магтаал юу байсан бэ? Гагч нараас ирж исэн шүүмжлэл үнэхээр яг шүүмжлэл болж бидэнд ирдэг. Бид хийдэг өгж байгаа урам зориг нь үнэхээр бүр маш том урам зориг болж ирдэг. Гэхдээ энэний араас мэдээж яг үзэгчдийн шүүмжлэл магтаал гэж байгаа. Тэгээд ямар юм хийгээд байгаа юм бэ? За яг явцдаа бид хэд өөрсдөө ч ихсэн яг ямар юм хийгээд байгаагаа мэдээж яг харуулж ийж хүмүүс яг ойлгох юм байна да гэж хүлээж авч ийсэн. Магтаал бол бүр нэрээ бүх хүмүүсийн хэлдэг магтаал урмын өгөөд нь бол үнэхээр бүгдээрээ гоё ядгаа. YouTube-ийн алгоритм хүн байсан бол юу гэж хэлмээр вэ? Яг нэг ээчгэл үлгээдэж авсан да YouTube маань. Энэ бол яг л миний type гэсэн контентын төрөл юу вэ?
хитрхи эмоцондоо ингээд автаад амар юм хөгжилтэй юм дээрээ жоохон орилоод ярьчих гэдэг байсан юм уу? Хашийн сүүлийн нөгөө бичлэгнүүд дээр хүмүүс амар энийг юм дандаа ингээ орилж явах ингээд би болохоор надад болохоор тэр бичлэг маань ингээ амар таалагдаад идэг. Тэгэнгүүт хүмүүс ингээ дотлолт нь дандаа орилж явах ингээд тэгээд байсан. Тэгээ ер нь тийм амар хөгжилтэй яг би өөрийнхөө эмоцоор тэнд ингээд юма дараагүй явсан тэр бичлэгнүүд маань надад ер нь гой санагддаг. YouTube эхлэхээс өмнөх мөрөөдөл чи юу байсан бэ? Ер нь бол Ломо эхлэхийн өмнөх мөрөөдөл. Сайн жүжигчин болох юм уу да? Сурсан мэрэгчлэрээ ажиллах юм уу да? Ер нь Ломо эхлэхээс өмнө бол мэдээж сайн мундаг уран бүтээлч болох юмсан гэж боддог байсан. Тэгээд амар гоё уран бүтээл хийж үзэх юмсан гэж мөрөөддөг байсан. Тэгээ ер нь тэгээ сайн жүжигчин болох тэгээд нэг кинонд ч болохоо гол дүр тоглоод үзчихсэн да. Ингээл ер нь тийм л бодолтой байсан юм дөө. Ингээд нөгөө YouTube хийгээд Ломогоо ингээд ер нь бол өөрсдийнхөө хэмжээнд чатгаараа ингээд одоо хийжсэн чинь ингээд амар гоё та нар ингээд шагнаад ингээд ороод ирлээ шүү дээ. Тэнгүүд одоо цаашдаа Ломогийн ирээдүй та нарт яаж төсөөлөх чинь яаж харагдаж чинь Бид нар нөгөө яг Facebook, YouTube, TikTok, Instagram дээр ингээд дөрүүлэн дээр нь цацаа яваад байдаг байхгүй юу бичлэгээ. Тэгээд одоо нөгөө YouTube-ээ илүү тусгайлчлан одоо спешиал видеонуудыг зориулж хийж хар болсон. Ер нь бол хамгийн их санаа гаргадаг нь хэн бэ? би Амьдралдаа хамгийн их талархдаг зүйл чинь юу вэ? найзууд, хүрээлэл, анги хамт олон. Чамайг хамгийн их ойлгодог хүн чинь хэн бэ? Ломо дотроо биш шүү дээ. Ер нь амьдрал дээр чамайг хамгийн их Найз залуу. Гэрэл дол гэдгийг. танаа багийн хамгийн драматай нь хэн бэ? София. За хамгийн их унтдаг хүн нь хэн? Би. Хамгийн түрүүлж баяжих хүн нь хэн бэ? Жаргал. Нашаа өгч даа. Жаргал амар old money санагддаг шүү. Хинтээ нэг өрөөнд удаан байж чадахгүй вэ? Одоо үнэхээр л сайн муугаа мэдэлцэж те 4 жил за 4-өөс алгасаад ингээд 6-7 жил тий ингээд хамтдаа байж байгаа болохоор одоо ямар ч хүнтэй налинтай ч нэгтэй ч ингээд орсон ер нь бол үнэхээр гоё nice бай бол байж чадна. Анхны хайр чи хэдэн настайд чинь ирсэн бэ? 4 настай. 3 настай. 1 настайд. 10 жилийн дараа та ямар хүн байх вэ? Айгүй олон хүүхэдтэй аз жаргалтай гэр бүл бий болгоцсон байх гэж бодож байна. Мэдээж мэрэгчлээ үнэнчлэхээр мундаг уран бүтээлч бас болцсон байх байхаа гэж бас бодож байна. Чи чадах уу? 10 жилийн дараа 2 кино хийсэн аз жаргалтай гэр бүлтэй бас ээж болсон ирүүл байгаасай л гэж хүсэж байна да. Энэ ингээд үүнээс цааш ээж болох айгу хүсэлтэй байгаад байна. За Хүмүүс үү? энэ бичлэг эхлэхдээ 2 чухал мэдээтэй гэжсэн. За хамгийн ихний мэдээг маань 10 жилийн дараа ямар байх вэ гэдэг асуултанд манай гэрлээ маань хариулангаа хамгийн ихний мэдээгээ та нарт задлах гэж байна. За би нэр төртэй ажлыг хүлээж авч байгаад их таатай байна. Одоо энэ мэдээг одоо хүргэе да. Гэрлэгийн хүүхэд 10 настай байх нэ. Тэгээд 10 жилийн дараа ямар ч тач 10 настай хүүхэдтэй болсон байна. Дээрээс нь Лумодо буцаад ороод тэгээд сайхан бичлэг маань үргэлжлээд киногоо хийн гэсэн төлөвлөгөөгөө хийгээд алтар нэртэй сайхан хүн болсон байна. Айгүй олон хүмүүс гэрлээ яасан гэж асуусан. Тэгээд хариулт нь гэвэл гэрлээ маань ингээд хэвлээдээ хөөрхөн үрээ тээж байгаа. Гэрлээ маань ээж болж байгаа. Тэгээд удахгүй шинэ хүнээ үлгийдэн аваад удахгүй бичлэгтэй болон уран бүтээлүүдтэй оролцсноо. Хэлж байгаа шинэ мэдээ маань болохоор жаргал маань манай Лумод албан ёсоор шинэ гишүүн болон орж ирж байгаа. Уран найзтай бол бүр маш их баярлж байгаа. Ер нь бол яг анх яг Лумо яг яаж ингэж нэгдээд ингэсний бүдээ мэдж байгаа. Тэгээд тэр болгонд нь ингээ агих барахдаг байсан. Хөдөлмөрлөөж бүр энэ гоё silver button авсан яг энэ гоё
найзуудынхаа хүчлэмөр болсон энэ гой баг хамт олонд нь нэгдэж байгаад бол би миний хувьд бол үнэхээр их баяртай байгаа. Цаашдаа ч гэсэн яг гой нэгэн зүрх сэтгэлээр гой хамтдаа ажиллана гэж бодож байна. Бяс гой өөртөө итгэлтэй байна. Хичээнэ. 100,000 сав хүрсэн энэхүү өдөр бол бидний хувьд маш чухал өдөр байгаа. Тэгээд маш олон талархмаар хүмүүс байгаа. Тэгээд тэр хүмүүстээ талархлаа илэрхийлэх гэж байна. За нэгт гэвэл биднийг байнга үзэж дэмжиж ирсэн үзэгч нартаа маш их баярлж талархаж байгаа шүү. Хоёрт гэвэл бидэнд энэхүү том боломжийг олгосон бас бидэнд үргэлж тусалж дэмжиж чиглүүлж биднэрт зааж сургадаг Дид продакшны ах эгч нартаа маш их баярлаа. За тэгээд гуравт гэх юм бол бидний ард дандаа биднийг дэмжиж, хайрлаж, ойлгож бүх үед минь ард минь бат зогсдог гэр бүлийнхэндээ маш их баярлаа. За тэгээд өнөөдрийн энэ спешиал дугаарыг үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн сонирхолтой бичлэгээр уулзцаая. Баяртай.